Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За, асинхрон хичээлийн презентацийг саналцуулж байна. За, өнөөдрийн хичээлийн сэдэв газар хөдлөлтийн үр дагавар, газар хөдлөлтийн үед өөрийгөө хамгаалах арга замын талаар судлая. Газар хөдлөлтийн үед гэртээ байгаа бол тайван байж, гүнж сандрахгүй байхыг хичээгээрэй. Аюулгүй газар хорогдох тухайлбал доторх ан болон даацын баг их мэт газарт очих. Бат бөх ширээн доогуур орж цонхноос болон дээрээс унах зүйлсээс хол байх хэрэгтэй. Газар хөдлөх үед гадаа байгаа бол байшин барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол аюулгүй газар болох. Машин дотор байгаа бол чичирхийлэл, зогсдол гарах хэрэггүй. Олон нийтийн газар байвал дээрээс унж болцсошгүй зүйлээс холдохыг хичээнэ. Унтаж байхад газар хөдлөх үед толгоогоо дээрээ алхахлаарай. Чичирхийлэл зогссны дараа гутлаа өмсөж гадагш гарах хэрэгтэй. Цахилгаан шат ашиглаж болохгүй шүү. Суу, нуур, хүлээ командыг биелүүлэх хэрэгтэй. Газар хөдлөлтийн үед гадагшаа гарахдаа тайван байж, цахилгаан шат ашиглахгүй, явган шатаар буух хэрэгтэй. Толгой дээрээ хатуу биет барьж хамгаалвал илүү сайн гүйхгүй, буцахгүй, түлхэхгүй зарчмаар гадагш гараарай. Бичиг баримт шаардлагатай зүйлсээ авахаа мартаж болохгүй шүү. Нуранган дарагдсан нөхцөл байдлыг тайван уйлж боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлээрэй. Нурангаас гадуур байгаа хүмүүстэй холбоо тогтоохыг хичээгээрэй. Гал хасааж болохгүй, хүчээ хэмнэж, давтамжтай чичирхийлүүдэд бэлэн байгаарай. Газар хөдлөлтийн дараа өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо хараарай. Эхлээд өөрийгөө бэртсэн хэсгийг шалгаарай. Цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ аваарай. Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болдоггүй. Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд, өндөр настан, өвчтөе хүмүүсийг тайвшруулаарай. Нуранган дарагдсан хүмүүсийг өөрийнх нь бололцооны хэрээр аврахыг хичээгээрэй. Шилний хагарахаа байж магадгүй тул гутлаа өмсөөрэй. Ямар нэг эвгүй үнэр байвал цонх салхивчаа нээгээрэй. Цахилгаанаа яаран буг залгаарай. Радио, цаг үеийн мэдээн дээр тохируулаарай. Аюулгүй болсныхаа дараа орон нутгийн мэдээний тайланд анхаарлаа хандуулж, яаралтай тусламжийн мэдээлэл зааварчилгааг радио, телевиз, зарлан мэдээллийн сэрэмжлүүлэх мэдээ олон нийтийн мэдээллийг хэрэгслээр аваарай. Яаралтай тусламж хэрэгтэй байгаа бол 101 рүү залгаарай. Орон гэргүй болсон үед сум дүүрэх баг хорооныхоо төр цугларах талбайд очиорой. Энэ тэргуунд улсын бүртгэлд бүртгүүлэх хэрэгтэй. Мөн 101, 102, 105 руу залгаарай. Газар хөдлөлтийн дараах иргэдийн үүрэг оролцоо юу вэ? Бусдад өөрийн боломжийн хүрээнд туслах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, халуун хавцаагаар үйлчлэх, мөн үнэн зөв мэдээллээр хангах, аврах ажиллагаанд саад учруулахгүй байх нь чухал юм шүү. Энэхүү гамшигын бэлэн байдлын үед нэг бүрийн үр хүчинд байвал зохицуулсан чагсаалт чухал шүү. Газар хөдлөлтийн үед гун, нуугд, баригд зарчмыг хэрэгжүүлэх нь чухал. Гун шал руу унаж өвдгөл, нуугд бат бөх тавилгадаар орж толгой болон хүзүүгээ хамгаал. Баригд хамгаалах байрандаа баригдаж, тавилга хөдлөхөд хамт хөдөл. Энэхүү видеог идэвхтэй үзсэнд баярлалаа. Агуулгыг дэвтэртээ тэмдэглээд дэвтрийн зургаа илгээгээрэй.